Солонгостой тэгвэл Оливиангаараа хэрэгтэй юм гэж аваарэ. Сайн уу манайхаа. Ингээ дараагийн бичлэгт маань тавтай амирал өчигдөр би ингээ гоо сайхны дэлгүүр ороод тэгээ хідэ авсан юмнуудаа танилцуулъя гэж бодлоо. За тэгээ Солонгост болохоор энэ Оливианг гэдэг энэ дэлгүүрээс хүмүүс хөвчлэн гоо сайхныхаа хэрэгтэй зүйлүүдийг авдаг байгаа. Тэгээ би өчигдөр найзтай юм авах гээд орсон чинь тэнд хэмнэрэл зарсан байж тараад тэгээ би бас өөртөө ч гэсэн хэрэгтэй юмнуудаа авсан байгаа. За тэгээд ерөнхийдөө ингээд Солонгос гоо сайхны бүтээгдэхүүнүүд Солонгос улстай ямар хүн үнэтэй байд юм бэ гэдгийг жоохон сонирхуулах талаар бичлэг хийе гэж бодоод тэгээ байж байна. Нэрээ Солонгос улсад хэрвээ байдаг бол вэ штэ Оливианг 6 сарын 6-ны хүртэл хямрал зарсан байгаа мэлээ шүү. Тэгээд үгээр ингээд амжаад хэрэгтэй юмнуудаа авбал амир зүгээр байсан. За тэгээд би өчигдөр ийм удаа дөрөв худалдаа авалт хийсэн байгаа. Энийг ууд нь амар хүрхэн монстын надаа юм. За эхнээс нь ямар ч ихлэе гэж бодож байна. Би тэгтээ одоо гэсний хийхгүй бол одоо би орой ажилтай. За хамгийн эхлээд энэ болохоор амар сайн чигшил өгдөг тос. Тэг манай найз надад тос цахиад тэгсэн чинь ашгүй энэ ингээд хямралт нь орсон байгаа даахгүй ингээд нэг дээр нэмэх нэг гэдэг. Тэг энийг болохоор 28,000 воноор авсан. Тэгсний дотроо ийм амар хөөрх юм аягтай заяа бас. Тэгээ одоо энийг ингээд татлж үзье. Өөр маасти наадын зураг. Тэгээд одоо нэг тасыг би аваад нэг тасыг найзтай өгөх байгаа. Нэг сумаар 2 тулаа буудсан. Тэгсэн чинь энийг манай найз найзаах хүүхэд нь авч идэв гэсэн энийг. Манай найз хүүхдээ нэг өгсөж ирлээ. Компьютерээ тас маань энэ вэ. Энийг чигшил маш сайтай гээд хүмүүс магтсан байсан. Энэ бол ингээд ийм нөгөө 100 мэдрэмж өгдөг юмд амар дургүй. Энэ амар говьсан юм байна. Маш гоё шингэлттэй. Ингээ нэг хэсгийг хийх байна. Нэгээр энэ чутаж аваад тасмасаа төрхүүл үлэн зүгээр шүү. Тэ. За энэ болохоор клинсинг балм. Тэгээс ханж байгаагаараа хэлээ. За энэ бол ингээ 15,000 воноор авсан. Тэгвэл энэс өөр нэг юм балм хэрэглэдэг байсан чи тэр нь дууссан байсан. Тэгээд хямдралтай байгаа болохоор хүмүүс амар их авсан байлээ. Ер нь бол тэгээд ямар ч зүйл энийг хэрэглэж үзье гэд авсан. Тэгээ угааж хүмүүс нэг сайн л гээд байт юм билий. Нөгөө ойл мэл гэхээс илүү ийм баалан байгаа юм бол миний бүтээг илүү сайн арилгаж өгөөд идэг юм шиг надад санагдсан. Тийм болохоор ийм дандаа баалан авч бүтээг арилгадаг байгаа. Тэгээд ийм бас гоё юм шиг юм шиг. Энэ манай энтэй амир хөөрхөн зөгцөөд байх юм. Амир хөөрхөн өнгөлөг. Номер 1 мэл гэх юм байна. За тэгээд энийг бол маань найз авсан байгаа. Тэгтээ энийг тэгэл бас би хэрэглэх л ба. Энэ нэг юу? Цохны пэйж. iPad гээд цохны бас биш зүгээр доороо ингээд тавьчих юм байлээ. Би энийг бас брендийнх нь сайн юм шиг биелээ. За тэгээд ийм авдаг юмтайгаа. Ингээд дотроо 30 ширхэгтэй юм 60 л авах л да. Тэгээд ингээд 30 удаа ямарч хийсэн 50 байх гэж үзье. Ямар хувь байх юм бас харъя гэж бодож байна. Тэгээд энийг болохоор 15,000 воноор авсан. Энэ маскнууд ингээ хямдарсан бас байсан. Тэгээд эднэр бас амар сайн чигшил харьсан өгдөг байх гэж бодоод тэгээд дээр нэг нь 2 гэж нэг 12 шиг байгаа байхгүй юу. Тэгээд энэ ингээ нэг хартагтаараа 10,000 ингээ хоёрыг авсан. Нэг нь найздаа авсан. Бас энэ нэг төрөл энэ болохоор 9,900 вон байсан. Дотроо энэ л 11 ширхэгтэй юм байна. Тэгээ хуваагаар хийлээ. Би цаахын энд бодож үзье. Тэгэхээр энэ тонер байна. За би энэ үнийг март. За энийг би олоод цаахын энд тавьчих энэ үнийг. Энэ тонер ингээд дуусаад тэгээд одоо энэ чинь ингээд тэгээ дотроо юм тосон бүтцтэй бас байд юм хэлээ шүү дээ. Тэгээд нөгөө манад хаар ингэж шүршдэг юм юу байдаг хгүй юм нохоо юм шүршдэг. Өмнө авч хэрэгэлсэн тэр тонер маань юм тосон бүтцтэй болохоор ингэ цацагддаггүй юм билий. Тэгэд энийг уулын шингэн байх гэж бодоод авсан. Тэгээд ямар ч гэсэн цацаж үзсэн. Тэгээ гол нь ингэ дотроо амар хэмжээтэй. Одоо энэ ингээд нэг тэнгүүдээ дахиад юм жижигхэн. Тэсний дахиад нэг маск болсон. Тэр маск бэлгэн. Гоо сайхны юм хямдарна гэдэг чинь биш дээ. Ямар сайхан хэрэг. Тэгээд нэг сумаар 2 тулаа байгаа байхгүй.
Би тэгээ өөрийнхөө үсийг бодох гад ийм бүсний бодог авсан байгаа. Энэ манай ихч. Монголд яг ийм L'Oréal энтрийн бодгууд хэр их бэрцтэй бидгийг мэдэхгүй байна. Надад талаа Япон, Солонгост байгаа ийм L'Oréal-ийн бодгууд ч гэсэн амар хурдан гарчаад идэм шиг санагдаад байдаг. Гэтэ хамгийн дэжгүү бодог нь л гэж бодоод тэгээ ер нь дандаа үсээ бодвол L'Oréal-аар бодчихдаг байгаа. Тэгээ би сая хэд хоногийн өмнө бол бас нэг дэлгүүр ороод бодог авсан. Тэгсэн чинь амар сайн юм хуурай заяа тэгснэ ус хийж ингэж шингэлж боддог. Гэтэ би тэргээр нь бодож чадахгүй болохоор за боли хаяа гэдэг хайцсан. Сурсан таснараа энийгээ л хэрэглэе гэж бодоод энийг авсан байгаа. Тэгэхээр дээрээс нэмээд дахиад энэ маск нэгийг бас авсан. Энэ бас Монголд нэлийн үнэтэй зарцаад байдаг маск шиг санагдаад байна. Энийг бас 2100 оноор авсан. Сайхан энийг бичээд оруулж хийзээ. Энэ за тэгээ маш чухал юм бол зун бол нарны тасгүй бол одоо хэцүү шүү дээ. Бас нэг дээр нэг гээд авсан. Энэ нарны тасыг ер нь бол баг ойрын 2 жил баг хэрэглэж байгаа. Энэ амар таалагдчих байгаа. Тэгээ амар бас нэг бодлтын доор ингэж нарны цэнтрийг тавьдаг болохоор бас хитрхийн юм нэг 100 мэдрэмж өгөөд идэг. Туснууд ч юмас амар хэцүү идэг байхгүй юу? Тийм таслаг мэдрэмж өгөөд идэг. Энэ болохоор ерөөс тийм байхгүй. Хэрэг та нар нарны тас хоол солигж бодж ивлийн нарны тасыг авч ирлээд үзээрэй заяа. Энэ бол үнэхээр таалагддаг. Тэгээ энийг ашгүй хямдгаалаад авсан баха. Ингээд 2 ширхэгтэй заяа. Тэний дахиад юм жижигэн 20 мл юм. Энэ 50, энэ 20 юм. Энийг нөгөө ээж тийшээ одоо айл зугаалга энэ төр гэл зүүн явна шүү дээ. Тэгэхээр юм жижигний савлгаатай иймэрхүү юм аваа явахаар амар амар гэдэг шүү дээ. Тийм болохоор ийм сайтах юм аа. Удаад гуруула нарны тас байсан. Тэр нь бас таалагдсан. Энэ question ер нь бол Монголд ч гэсэндээ, Солонгост ч гэсэндээ ер нь дэжгүй ходолоод байгаа юм шиг байгаа юм. Тэгээд би гэхдээ одоохонд бол энийг хэрэглэхгүй л байгаа л да. Сая нэг хэдэн сарын өмнө бол хэрэглэсэн надад тэр үед амар таалагдсан. Тэгээд бусад question-ыг бодох юм бол өөд харалт амар сайтай. Тэгээд уул нь бол энийг би 30 мянгаар купоноос ингээд сапастай ингээд уул нь 2-ыг захиалж исэн баггүй. Тэгсэн чинь сая энэ зурганд нь болоод хууртаад авчихсан. Энийг 24 мянган воноор авсан. Би нэг бол ингээд 2 бэ гэж бодсон чинь нэг биелээ. Тэгээ энийг болохоор одоо манай найз хэрэглэх байхгүй юу? Тэгээд дуусж байгаа болохоор авч гэдэг тавцсан. Тэгсэн чинь дотор нь надад ийм хөөрхөн. Ягаад энэ панданы зураг хийж юм бэ? Наада тийм дээр ийм стикер энийг хөргөж хэмгэлцэн. Монголд яг хэдээр зарагддаг юм бол ийм question хэрвээ бас хэрэглээд бас question сэлж үзье гэж бодож ивэл бас энийг хэрэглээд үзээрэй. Энэ өөд арал бүр амар сайтай question шүү. Миний харис амар хурдан уугаад идэг болохоор амар хурдан мөдөг харьцаад идэг байхгүй. Тэгээ энийг бас хэрэглэж үзэхэд бол надад амар дэжгүй санагдсан. Одоо тэгтээ би нэг foundation хэрэглэж байгаа. За тэгээд нэг одоо ингэ цөөхөн мөнгөний зөвхөн зүйлс хэлнэ. Би нэг зүүнний хөрхийн. Энэ яагаад энэ манай энэ артлын чимгэлтийг энэ авсан юм дээр зөвцөдөх юм. Хамгийн сүүлийнх нь болохоор анги баг дуусчихна. Хоёр уруул юм байдаг. Энэ хоёр угаас хоёул манай найз их. Энийг би найздаа авсан, энийг бас найздаа авсан. Хоёр найздаа. Амаг өөрөө мэдээд ав гэхэд нь би тэгээ өөрөө мэдчихэж байгаад авсан. Энийн үнэ нь болохоор 9000 дотор л байгаа гэж байна. Энэ болохоор ийм уруул юм байдаг. Надад юу нэг иймэрхүү өнгө хүмүүст дэжгүй зохиод идэм билүү гэж бодоод идэг. Ийм. Харагдаж байна уу? Ийм өнгөтэй. Би тэгтээ одоо ороолаа атсан л юм л да. Тийм болохоор гэтэл бас хамаагүй өнгө бас дахиад сэрэгжин шүү. Энэ болохоор ийм шингэн бүтцтэй би жоохон тосондоо бас үнэр нь амар дэжгүй юм байна. За ингээд миний өчигдрийн Olivia Garge авсан гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн танилцуулга маань ингээд дуслаа. За тэгээд одоо угаасаа би энийг хийхэд ажилтаа явах болохгүй учраас энэ хүч бичлэгийн маань үзсэн баярлалаа. Тэгээ баяртай.